чөлөөлөх дайн. Хэнийг чөлөөлж байгаа? Ах дүүгээ чөлөөлж байгаа ийм дайн. Тэгэхээр Монголын өнцгөөс харах юм бол энэ ариун дайн баггүй. Монголын тусгаар тогтмол гэдэг бол Монгол хүн бүрийн амь нас шиг үнэт зүйл юм. Хэж, хизээч энэ тусгаар тогтмолыг үгүйсгэх ёсгүй. Хойч үе маань энэ үннийг үргэлж санаж, эх орныхон тусгаар тогтмолыг хамгаалж явах нь Монгол хүний ариун үүрэг мөн. Бүгд наримдах Монгол ард улсын маршал Хорлоогийн чой болсон. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү подкастыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Миний бие байлгч мөнх тэнгэр, байлгч шинэрлээ. Энэхүү подкаст нь Монгол улсын маршал Хорлоогийн чой болсонгийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонд Игнэнээс 10 Баатар төрүүлсэн цэцэд хүчний тэг 16 доо нэгтгэлээс явж байна. Тэр нь цэгч явахгүй гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд яалчгүй одоо Монгол улсын яг өөрийн ухамсараараа Монгол улсын хуулиа дээдлээд тэгээд аавынхаа бахархлыг одоо төрүүлэх гээд гэх юм уу ааваараа бахархуулах гад тэгээд ер нь бол цэгт ирсэн. Тэгээд ер нь бол одоо тэр тусгай салаа малаан дээр гардаг мардаг одоо тэр шиг л боддог байсан. Битүүхэндээ бол жоох айцтай л байсан. Тэгээ ирээл бүх юмыг эхнээс нь үеийнхэн залуучуудтай сурсан. Тэгээ одоо бол надад бол амар давгүй. Бусад залуучуудтайгаа мөр зэрэгцээж явж байгаа. Ялангуяа энэ тэг 16 дахь нэгтгэл буюу одоо энэ чинь хоёрын замын хамгийн том нэгтгэл. Монгол улсын амар том. Манай нэгтгэлж бас том шүү дээ. Олон хүмүүс, олон ажилчид, олон офицер ахлагч нар байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ нэгтгэлд хуваарлагдаж ирсэн. Тэгээд энэ нэгтгэлд хуваарлагдаж ирсэндээ би бол баярлж байна. Миний үжсэн зас адилхан. Тэг яг энд ирснийхаа дараа би тэг 16 дахь нэгтгэл ямар түүхтэй байсан, Монгол улсад ямар хувь нэмэр оруулсан гэдэг талаар бас айгүй сурч мэдсэн. Тэг ялангуяа тэр карантин үеэр чой болсонгой гэдэг үгний тухай болсон мэдээллийг авч Монгол улсын тусгаар тогтнол хэрхэн нөлөөлсөн. Тэгээ тусгаар тогтнол нь өөрөө ямар үндсээр бий болсон гэдэг талаар нэлээд сайн судалж ойлгуулсан. Офицеруудаас их баярлж байгаа. Ягаад тэгэхээр зааж байгаа арга барил нь бас айгүй шинэлэг. Тэгээ миний бодсноос бол айгүй өөр байсан. Зүгээр самбар дээр ингэж зааж бичдэг ингэ тийм байдал л одоо 10 жилийн л нөгөө нэг ойлголт явж исэн. Цэргийн албанд бол айгүй сэтгэл хангалуун байгаа. Би бол хэвдээ чанс нэг асуулт зөө. За. Чанд ингээд одоо яг энэ тэг 16 дахь нэгтгэл ч юм. За яг цэрэг гэж зөө. Цэргийн албанд татагдаж ирээд юунд хамгийн их тасахгүй ч юм уу? Юу хамгийн хэцүү байсан бэ? Одоо миний хувьд хамгийн хэцүү байсан тэр нөгөө офицерын өрөөлөө ингээ илтгэж орох бүр айгүй хэцүү байсан. Бүр ормооргоо санагчаач. Гэхдээ тэр анх ингээд цол молыг мэдхгүй аль нь ингээд харин тий юу юм болоо? Аль нь ингээ ахлах цолтой хүн юм болоо? Тэр цол молын цэжлэг гişээс 80 болсон шүү дээ. Одоо нөгөө эмэли ранк шиг л. За мастер нь одоо манайхаа чи юу хэлээ мэ гэж. Тэгээд ахлагч офицерууд ингээ явангуус. Ханд нэг зөрмөөргөө санагч юм чи яахаа мэдэхгүй. Тэгээд нөгөө хэд нэг надаас нийгэм хүсээд байгаа ч юм шиг нэг ингээ алхаа яваад. Гэхдээ манай ахлагч офицерууд тэр болгон дээр ерөөс нь загиндаг байна. Хөөрхөө ойлгоод тэгээд шинэ зэргүүд наавал нилээсээ ойлгосон бохоо. Би тэг сүлд нь айгуу сайн сурсан. Одоо бол цол мол бол одоо андахгүй шүү дээ. Шинэлэг зүйл гэвэл одоо бидний хариуцж байгаа офицер ахлагч нартай харьцсан гэдэг өөрөө надад айгүй шинэлэг байсан л та. Илтгэж барих те. Тэгээ командыг одоо сайн ойлгох, гүйцэтгэх гих мэтчлэн тэр зүйлүүд надад бол айгүй шинэлэг байсан. Тэгээд одоо ард амьдрал гэж бид нар яриа сурцсан. Ард амьдрал дээр бол хизээч тэгж одоо ярихгүй штэ. Хизээч тэгж ярихгүй байхгүй. Тэгээд нэр дуутгаад би гэж одоо хизээч тэгж ярилах байхгүй. Яасан маасан гэдэг те. Тэгж ярилах байхгүй. Тэгээд энэ харилцааны тал дээр бол бас нэлээд тийм бас хүндлэх зөвхөн альбом шалтгалтгүйгээр ер нь бас ахмад настай тэгээ үеийн залуучууд тушаал одоо ямар нэгэн байдлаар нэм жоохон өндөр байр суурьтай хүнийг бас тодорхой хэмжээнд энэ хүндлэх гэдэг зүйл бол одоо хүний ясан тос ингээ байх хэвээр зүйл юм аа гэдэг бол илүү сайн гэж мэдэрч авсан. Бүх юм шинэлэг байсан. Надаа би бүх юмыг шинээр сурсан. Яг нэг хөл орж байгаа үг хичээл байсан.
олон ингээд аавын хүүгүүд байгаа. Тэн донд ингээд сайтай, муутай олон залуучууд байдаг. Гэтэ тэр хүмүүс бас нэг зорилгын төлөө ингээд нэгдэж чаддаг гэдгийг бас би ер нь бол ойлгосон. Бид хэд чинь юу ихгүй юу? Одоо бид хоёр дивизионы зэрэг одоо дивизион тэрлэлт тэртлэр юм батрын зэрэг. Тэрл. Тэнгүүт бид хоёрын мэрэгжил болохоор одоо нисгэгчгүй нисэх хэрэгслийн оператор гэдэг мэрэгжилтэй. Одоо энэ бас айгүй сонирхолтой сонсогдож байгаа юм. Монгол улсны ингээд зэвсэг төвчөнд ингээд тийм шүү дээ. Одоо зэвсэг одоо инженеэр хэлэхгүй бол бас ойлгохгүй ч магадгүй. Энэ инженеэр хэлэх юм бол одоо дрон байлдааны дрон гэсэн. Энэ бас айгүй сонирхолтой санагдаж байгаа. Хамгийн ихэнд угаасаа шууд сэтгэл төрсөн. Тэгээ нөгөө бид чинь ингээд хуваарлагдчих ингээд анги дэнс ингээд хуваарлаг данхал зүйл мэдэхгүй шүү дээ. Ингээд нөгөө тэрэлтэй тартлаар юм уу. За юу эдгийн ч юу А Б жаахгүй ингээд байж хаад хамгийн ойроос нь тэр дорооны гэдэг зүйл ясах. Тэгээ би бас өмнө дороо нисгэжсэн болохоор ингээд энэ бас илүү ойрох юм байна да гэж даа. Би бол гэхдээ дрон гэхэд гайхсан шүү дээ. Анх ингээд бид эдий чинь ингээд яг ингээд анги дээр ирээл одоо цэргүүдийг ингээд хуваарлаж хахад дроны салаа гэлдэг ингээд хөөх ямар сони юм бэ гэж гайхаж авч цэрэг дрон байдаг гэж тийм ойлголт байхгүй байсан аахгүй юу ерөөсөө. Тэгээ яг нөгөө Орсын тэнд ингээд дроноор байлж байгаа гэж сонсч байсан. Тэгээ Монголд бас ингээд Монголын зэвсэг төвчөнд бас ингээд дрон орж иж байгаа гэдгийг сонсоод бас айгүй гайхширсан бас гой санагдсан. Тийм нэлээ ер нь сурах зүйл ихтэй байна да гэж бодлоо. Тим сэтгэл бол айгүй төрсөн. Тийм. Цэргийн албан агчийн эрхэмлэх зүйл 5 зүйл байдаг. Тэгээ тэрний хамгийн ихний зүйл юу байдаг вэ гэхээр эх оронч байх гэдэг зүйл хамгийн ихэнд байдаг. Үүний тод жишээ нь бол мэдээж технологийн чавбалсан гэдэг хүн Монгол улсын төлөө хэрхэн зүтгэж одоо өөрийгөө өвөл харьлан юм тусгаар тогтнол гэдэг зүйлийг яаж ингэж олж авсан бэ гэдэг зүйлийг сонсохдоо бол бас миний шар үс ингэ босоод тэгээ нэг тийм бас юм бахархал төрж исэн. Тэгээ гэдэг чинь тэгээ өөрөө цаашлаад тусгаар тогтнолтой одоо нэлээ маш уялдаа холбоотой. Тусдаа нэг ер нь би яг энэ тусгаар тогтнолыг бас илүү яаж сайн мэдэрсэн бэ гэхээр би Солонгост бас өмнө нэг хэдэн жил амьдарч ирсэн. Тэгээд Солонгост байхад бол надад соёлонч тэр, хоол хүнсэнч тэр, агаарнч тэр, усанч тэр, хүмүүсэнч тэр тэг бүх юм нөр. Тэг өөрөөс гадна юм сэтгэлд ерөөсөө нийцдэг юм билээ. Нийцдэг гэдэг бол би аим мэдэрсэн. Тэгээд Солонгост байжгаад ялангуяа маань Солонгост очиж исэн хүмүүс л мэдэндээ 100-ны сар одоо ямар алхам байдаг гэлээ. Амар байдаг тий. Тэгээ 100 бол тэр салхи мүлэн гэсэн ойлголт байхгүй шүү. Тэгээ бороо ороход тэн чин Монголд бол бороо ороход хүмүүс даардаг байхгүй. Нэг тийм бөхчм халуун байдаг. Тийж Солонгост бороо ороход бүр ингээм бөхчм юм саун сууж байгаа юм шиг болно. Тэгэл тийм орчинчим ингээд хэдэн жил байж байгаа л Монголдо ирээл Монголын зөөр сонгосын буудлаас чимдаан аваад хаалга гарахад зүтэй ингээл сэтгэлдээс нэг бүх өмдөл ингээд юм тайлгж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээд тэндээс ер нь ингээд харахад тэ ингээд Монгол улс энэ тусгаар тогтнол нэ тэгээд ид аялагн нэ агаар ус нэ ер нь айгүй тийм баялаг ийм ус байгаа байхгүй. Тэгээд ийм ус ингээд үн цэний мэдэрчингууд ялчгүй нэг их орондоо хайртай байх сэтгэл тэ тусгаар тогтнол нь ямар одоо үнцэнтэйг мэдээд бүр илүү хайрлж байна те гэдгийг шууд ингээд мэдрээдсэн хүссэн үсээгүй мэдрээд ингээд Монголтой хайртай болчихдог. Одоо гадаад идэг манай монголчууд бол бүгд мэдж байгаа Монгол руугаас буцах юмсан те Монголынхаа тэр тэрэлж ундааг уух юмсан ингээл мөлт уух юмсан айли бабаа ах махнаар тэгэл ярина штэ те хоошуур идэх юмсантай ээж дээр очиод нэг цайг нь уучих юмсан ингээл тэр болгон чинь өстой Монгол улсын тэр нэг өмнөх түүх соёлтой ингээд шууд яалчгүй ингээ уялдаа холбоотой. Энэ завшаанаас тохиолдуулаад Монгол улсын тусгаар тогтнолын 114 жилийн ойн өдрийн мэндийг бас хүргэж байна. Энэ өдрөөдсөндөө бас та бүхэн бас физикийн хугацаандсэндээ бас хортныхоо тухай бас бодвол зүгээр юм билээ. Би бол одоо цэрээс халагдсан дараа бол энэ тусгаар тогтнолын өдөр бол зоолтой би нэг кофе сууж байгаа нэг их ормин дээ. Нэг тэнгэрлээ нэг бол ширтгэл байгаа. Чиний хувьд ямар вэ? Миний хувьд бол эх оронч үзэл гэдэг бол маш жижиг зүйлс дээрээс бас тогтдог байх гэж боддог байхгүй. Яг эх оронч үзэл гэхээр л очиж зүгөө баатарлаг үйлс ч юм уу ямар нэгэн тийм үйлс гэж би бас яг боддгоо. Яг энэ үйлсүүдийг би баатарлаг одоо үйлсүүдийг эх оронч биш гэж байгаа үг бол биш л те. Одоо эх оронч гэдэг бол зүгээр л
одоо тэг карантины усаа илүү гойжуулахгүй хаачих. Хогийн савнд аваад хийчих. Тэ яаж л нийгмийн хэв журмыг зүгээр одоо сахиулах те зөвөр сахиулах үлгэр дуурайл үзүүлэх зүгээр л ийм ингэж жижиг сажиг детальчлсан зүйлсүүдээс би их оронж үзэл гэдэг зүйл үүсдэг юм болов. Орчин үеийн залуучууд бол бас хайцсан хоо айгуу гоё их оронж болоод байгаа юм санагдаад байдаг шүү надаа. Тийм бах. Ялангуяа ягаад тэгэхээр нөгөө гадаад дотоод их яваад ирсэн. Тэнгуудаа одоо чинь манай найзуудаас ихэд ингээ гадаад яваал ирчихэнгууд ингээ Монгол л ямар гоё юм бэ л гэж яриад дуусчих жоохгүй те. Баахан гоё юм ярьж ирсэн аа. Америк тим гоё, Швейцар тим байдэ, Франц тим байдэ гэж ярьж ирсэн сүлд нь Монгол л гоё юм блэ гэдэг. Эцээцтэй Монгол маань л гоё шүү дээ гэж яг тэгдэг байхгүй. Зэрэг жоохос яг үндэ айсан ч гэх юм уу, айхсан гэхээсээ илүү төвөгшөөж исэн баха. Тэгээд үеийн залуучууд маань бас гадуур сошиал мочлоор явж байгаа одоо сэвсэн мэдээнүүдээр одоо шүүлтүүргүү мэдээллүүд гэх юм уу. Тэрнээс болж бас аягүй их зэрэгээс халширж байгаа харагдаад байгаа. Ер нь үеийн залуучууд дүүнэр ер нь дээшээгээ яваагүй үеийнхэн ч гэсэн аягүй олон байгаа. Тэгээд наад болгон чинь үнэн биш шүү. Үнэн биш гэдэг нь одоо ингээд энэ сууж байгаа хүн би одоо энэ нэгтгэлийн бүх цэргүүд ингээд батлана. Та нар одоо ямар нэгэн байдлаар цэрэгж яваад ирсэн ах дүү нараас асууд үзэр ер нь бол муулахын баг ховор ах та. Тэгээд ядарснаа л нэг ярих хала. Тэг ялчгүй нөгөө ард амьдрал одоо биднэрийнхаар ярьснаар бол ард амьдрал шүү дээ. Одоо энгийн амьдралаас энгийн амьдрал дээр ингээд байжгаад цэрэгт ирэх юм бол ялчгүй нэг жоохон бие махбод ч юм уу автгийн байлээ. Тэгээд тэрийг бол даван туулдаг. Даван туулахад одоо тусалдаг офицер, соёл хүмүүжлийн ажилтнууд байна. Тэрий чи одоо ингээд ойлгож байгаа ах нараас чи ялгаагүй одоо офицер ахлагч нар сэтгэлзүйч байна гэдэг чинь бас өөрөө надаас аюу шинэлэг хэлсэн байгаа байхгүй. Тий, цэргийн газар албан те сэтгэлзүйч байна гэдэг чинь бас аюу. Сэтгэлзүйчнэр бас аюу. Тэр дорон сэтгэлзүйч хоёр бол аюу юм шинэлэг тийм содон санагдсан. Тийм тэгэхээр цэргийн албандаа хашрахгүй яваад үз. Эр хүн болсных. Тэгээд бас манайхнаас нэг юм нийтлэг яасан юм бодол байна. Тэгээд бас надад ч бас байсан. Тэгээд тэр нь юу вэ гэхээр цэрэгт яваад ирэнгууд нэг жил ингээд тийм алдчих юм биш үү гэдэг юм одоо яриануд байсан. Тэгээд миний хувьд юу вэ гэхээр одоо энд ингээд алба хааж байгаа хүний хувьд цэргийн хувьд энэ чинь ерөөсөө чөлөө цаг биш сул цаг яасан айгүй ховор. Тэгээд дандаа ингээд мэрэгшүүлэх юм сургалтууд, мэрэгжлийн хичээлүүд явж байгаа. Тэгээ одоо юу мэрэгжилт ингээ олгож байгаа. Тэгээ тоогооч байна, хүсчин байна, тагнуурчин байна. Тэг гэх мэтлэн компьютер программын одоо ингээ анги байна гэж байгаа юм. Тэгснэ давхар жолооны сургалтанд суух боломжтой. Тэгээд жолооны үнэмлэхтэй хүмүүс нь дээшлүүлэх боломжтой. Үнэмлэгээ дээшлүүлэх юм боломжтой болчихгоо. Тэнгүү ингээ харангууд бүр амар боломжтой. Одоо Монгол чинь жолоо хидтэй ягаал нэг сургалтанд курс 600 илүү 800 байсан. Наг багтлаа нэг 100 муугаар илүү. Би чинь 60 мараал нэг суудыг гэсэн ч санагдчихсэн. Би чинь 400 л 600-аар сууж ирсэн санагдчих шүү. Тэгж яхад тэр мөнгөөрөө тэр мөнгө чинь гоё уулсан ингээд. Ер нь бол цэрэгт ирээд амар л ашигтай л да. Яг саяны хэлсэн юмнуудаас гадна бидний ингээ бүтэн нэг жилийн нийгмийн даатгал төлөгдөж байгаа. Тэгээд сар болгоны цалинтай. Тэгээд дээрээс нь цалинтай. Тэгэнгүүтээ цалин дээрээсээ одоо 2 карттай. Тэгэнгүүтээ нэг нь хадгаламж руу ороод нөгөөх нь болохоор одоо данс руу ороод бид нэр тэрийг өөрөө ингээд нэгтгэл дотроо дэлгүүр болон бүпэт одоо magic box гэдэг машинда одоо юм маач бас тэг ухаалаг тийм машин байгаа. Шинтэй ингээ бараа онгодог. Тэр мэрэндээ ингээд ашиглаад ингээ хүссэн амттай юм аваад идэх боломжтой. За тусгаар тогтнолын өдөр Баатар гэхээр нөгөө шууд манай нэгтгэлийн нөгөө 10 Баатарын нэг Максрын жанчуур санаанд орж ирсэн. Надаас яг тэгж орж ирсэн. Тий. Манай тэр Максрын жанчуур болохоор бас айгу баатарлаг гавья байгуулсан байдیں۔ Тэр нөгөө бас айгу содон. Тий, бас айгу сонин. Бас эрг зэрэг баргийн үний зориг хүрхгүй дээ. Тэгэхэд бол
зориг хүрхгүй гэсэн бас ухаан өрхгүй би бол тэгээс итгэж чадахгүй шээ. Тэгээд тэр энэ хүн ямар баатарлаг гаяа байгуулсан байдаг вэ гэх нөгөө чөлөөлөх дайны үеэр одоо Жанчхүүгийн давааны байлдааны бэхлэлтэнд одоо ингээд холбооны утас байсан юм байна л да. Одоо нэг маш чухал мэдээ дамжуулдаг холбооны утас ингээд хоорондоо тасарсан. Тэгээд тэрийг ингээд хоёр утсыг ингээд амандаа хийгээд тэгээд ингээд бүр ингээд амандаа хийгээд одоо хүн хөтлөө ингээд амандаа хийсэн гэх юм уу. Тэгээд үнэхээр бас тэр хүн маш их төвчээр гаргасан. Дээрээс нь тэр одоо ингээд тэр чин цахилгаан гүйж байгаа шүү дээ. Маш их өвдөлт өгсөн байх. Тэгэхээр тэр хүн ингэж бас маш баатарлаг гаяа байгуулсан байдаг нэрс. Одоо ер нь манай нэгтгэлийн цэргүүд бол энэ хүнийг бол бас энэ гавьягаар нь бол бас маш сайн мэднэ. Нилээн бас нутагсан хүн шүү. Тий, нилээн толгойд гэлсэн маш мундаг баатар. Тэр чи одоо даард тахад бол тэр нэг уцсныга цэнэлчийг залгачаад нэг халь цохон гоцтой нэг батгана. Тий. За энэ хөө манай тэг 16 дахь нэгтгэлийн мини подкаст маань дуусч байна. Одоо үүнээс цааш одоо зөндөө дугаарууд цаашдаа шинээр орно, зөндөө зочид орно. Тэгээ одоо зарим бас влогч орч магадгүй тий. Тэгэхээр дараагийн зүйлүүд бас их байна. Тэгээ дараагийн дугаартаа хамт байгаарай. Одоо гоё сэтгэлдэлтэйгээрээ асуух асуултууд байвал комент дээр үлдээгээрээ. Тэгээ ялангуяа бас ерөнөө бас одоо бит хоёроо бас ингэж хэлж магадгүй. Энэ хоёр зүгээр ингээд те дарганар нь ингэж хэлээрэ гэд ингээд бичсэн те. Тийм бас байхгүй. Хардлага бас мэдээж байхыг бол үгүйсэхгүй. Гэтэ хэрэг даруучуудаа бас та бүхэн юу гэдгийг цэргийн ингээд албанаас одоо мэдхийг хүссэн зүйл ч юм уу те. Энэ зүйл нь яадын гэдэг зүйлүүдийг бас бичвэл бид нар бас дараагийн дугаартаа боломжтой ихэнх нь юу нь бол боломжтой байх гэж бодож байна. Тэгээ тэр зүйлүүдээс гоё танилцуулсан юм нэг дугаарыг хийвэл бас гоё санагдчих гоё байж болно тий. Нэмж хэлэхэд одоо энэ хүү подкаст бол бидний өөрсдийн хүсэлтээр зохиосон бас өөртөө санаачилж болсон зүйл байгаа. Тэгээд үүнийг дэмжиж ажилласан боломжтой болгосон манай дэслэгч соёл хүмүүстийн ажилтнаас Солонготой баярлалаа гэж хэлье. За энэ хүү бидний эхний дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар таанд байгаарай. Баярлалаа.